За сайн байцгаана уу. За өнөөдөр хүмүүсийн хамгийн их одоо ойрын үед асууж байгаа асуулт болохоор яаж хурдан цайх вэ? Нүгчлэлтээс би яаж ангижрах вэ? Нүгчлэлтийг юу найдалгаж болох уу гэдэг энэ асуултууд маш их ирж байгаа. Тийм учраас хурдан цайх болоод нүгчлэлтийг одоо үр дүнтэйгээр арилгах үнэхээр одоо цаашдаа ч гэсэн нүгчлэлт чинь одоо арилцсан залуу үүсгэлэнтэй арьстай болгох талаар зөвлөгөө өгье. За тэгэхээр хүний одоо нүүр гэдэг бол нөгөө алган чинээ улаан нүүр гэж ингэж хүмүүс ярьдаг. Хүнийг өөрийн төлөөлж байгаа хамгийн чухал эрхтэн биш үү те. Тэгэхээр нүүр маань одоо сэвхтээд байна. Сэвх нь ингээд зам болохоор тодорчтой, өвөл болохоор арилжтیں۔ Гэж ярьдаг. Энэ арилдаггүй. Дандаа бүдгрээд жоохон гүнлөгөө ороод буцаад одоо гарч ирдэг. Тэгэхээр хүний энэ нүүрний сэвхжилт одоо борлолт тий нүгчлэлт энэ талаар өнөөдөр ярилцъя. Тэгэхээр хүний нүүрний арьс нингүн байх тусмаа нэгдүгээрт сэвчих магадлал өндөртэй байдаг. Хуурай байх тусмаа сэвчих магадлал өндөртэй байдаг. За сэвх үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Энд бол хүмүүс одоо нөгөө нарнаас болчлоо, ер нь илэгнээс болчлоо, би төрхтөөлд одоо ийм сэвхтэй болчлоо гэд ингээд зөндөө ярьдаг шүү дээ. Тэгтэл яг үндсийг аваад үзэхээр хүний энэ арьс чинь ингээд ийм 5 давхаргийнх нь энэ доотлолт нь юу байдаг? Өнгөө үйлдвэрлэдэг ийм эс байдаг хөлтэй. Одоо ийм олон ийм салаа юмтай тэмтрүүлтэй юм шиг ийм эс байдаг. Тэгээ энэ эсийг ингээд очиод чочрохоор энэ чочрол нь хэд хэдэн шалтгаанаас болно. За одоо илэгний үйл ажиллагаа, тийм юм, нар гэл ингэж байгаа боловч дотоод хүчин зүйл нэлээд байгаа. Эндээс нар бол идэвхжүүлэгч нөлөө үзүүлж байгаа болохоос нар өөрөө дангаараа сэвх үсгдэг хүчин зүйл байдгүй. Үр нөлөө нь дотроосоо, гидснээсээ, илэгнээсээ, одоо гормоны өөрчлөлтөөс, жирэмслэлтийн үеийн гормоны өөрчлөлтөөс гэх мэт ийм өөрчлөлтүүдээс болоод гарч байгаа боловч одоо сэтэлжүүлэгч нь нар болж ядгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр сэтэлжүүлж одоо ингэж нөгөө идэвхжүүлж байгаа энэ үйлдэлийг болиулахын тулд нарны тос гэдэг юм төрхээрээ гэдэг байгаа. Нарны тос төрсөн мөртлөө борлчлоо гэж ярьдаг. Нарны тос төрөхэд борлохгүй гэсэн үг биш. Их борлохгүй гэж болно, бага борлож болно. Гэхдээ эс нь гэмтдэггүй учраас буцаж цайхтаа хурдан сэвхтэй болж тогтдоггүй. Одоо нөгөө сэвхчин сэдрэхгүй байлгахын тулд сайн нарны тос хэрэглэх хэрэгтэй гэж хэлж байгаа нь тэр байгаа. Тэгэхээр нөгөө нарны тосыг чи химийн гаралтай юу, минерал буюу физик гаралтай юу гэж хоёр хувааж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө физик гаралтай нарны тос түргэх юм бол хүний нүүрэнд олон жилийн хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх давуу талтай байдаг юм аа. За бүгдээрээ одоо ингэж хөдөө гадаа яваад хүрээдэрлээ. Одоо хурдан яц цайх вэ гэдэг асуудал. Би бас хөдөө яваад эсний совилалд яваад сайхан борлолоо. Одоо борлолтоо үзүүлэх юм бол бүр ийм борлсон. Ийм одоо энд ингээд хараа. Ийм ялгаатай ийм борлсон. За тэгээд нүрээ 3 хоногийн өмнө 3-4 хоногийн өмнө эмчилгээ хийлгэсэн. За энэ эмчилгээг би яагаад сонгож хийлгэсэн юм бэ гэдэг талаар яриа л да. Тэгэхээр энэ Иммодын нөгөө Envision гэдэг аппарат байгаа шүү дээ. Би нөгөө 3 гартаа гэдэг ингээд ярьж байгаа. За тэрний эхний одоо 2 дугаар гар нь Lumeka I гэдэг ийм одоо Lumeka гэдэг аппарат гэдэг байхгүй. Энэ IPL лазер мөртлөө бусад IPL лазеруудаас давуу тал нь юу гэхээр 8 дахин хүчтэй. 8 дахин хүчтэй гэдэг нь та өвднөө эсвэл бол одоо хэцүү гэсэн ийм үг биш. Ерөөсөө юу нөлөө хүчтэй юм бэ гэхээр ихэвчлэн IPL-ийг бол нөгөө олон удаа хийгээл 7 хоногт нэг хийгээл ингэдэг бол энэ IPL-ээр 3 удаа хийхэд эрс өөр болно. 14 хоногийн зайтай, өвдөлт байхгүй, хөргөлтийн систем аягүй сайтай. За тэгэд нөгөө юуных нь чадал маш сайн өндөр учраас энэ нөгөө толбжилт, сэвхжилтэнд маш сайн үр нөлөө үзүүлнэ. Тэгээд одоо нөгөө розеца гэдэг улаалт бас өгсөн арьсууд байдаг штэ. Тэрэнд давхар нөлөө үзүүлнэ. За тэгээд бор сэвхжилтэд нөлөө үзүүлнэ. Борлолтод нөлөө үзүүлнэ. Нүүрний өнгийг маш гоё тунгалаг болгож өгдөг ийм давуу талтай. За энэ аппарат нь бас нэг давуу тал байгаа. За энэ нь болохоор ийм хушуутай байхгүй юу? Тэгээ энэ хушууг нь ингэж хийгээд эндээ ингэ бэхэлчдэг. Тэгэхээр
хамгийн нарийн хэсгүүдээр одоо хүн чинь ингээд энэ нүдний хэсэг тий нүдний хэсэг энэ нөгөө том хошуугаараа хамарны энэ хэсэг чинь хөндлөлтөд явдаг байхгүй. Тэгэл хүний ингээд дотор нүдний энэ юун дээр зохин дээр ингээд үүссэн толбууд тий хамгийн нарийн хэсгүүд энэ хэсгүүдээр ингээд одоо хурч үйлчилдэг ийм тусгай хошуутай нүдэнд ингэж хийж байгаа зорилго нь нүдний энд одоо нөгөө хуурашилтыг үүсгээд тослогийн булчирхайг бөглөсөн байдаг тэнд нян үржигдсэн одоо хүмүүс сормуусаа маш их буддаг тий. Тэгээд сормуусны будгаа дутуу арилгадаг. Тэгэхээр сормуус энэ зохих тэгээд энэ дотор энэ тослогийн булчирхайнаас ялгадаг юу чинь энэ сормуусны дараах энэ давхархт байж байгаа юмыг одоо нямтуулаад бохирдуулсан байдгийг нянгуу болгож өгдөг ийм үйлдэл үзүүлж байгаа. А мөн нарийн жижиг сэвхнүүд хамгийн одоо хүрч чаддгүй тий энэ одоо бүр хамрын энэ хэсэг мэсэг энэ тэгэхээр ийм одоо давуу талтай энэ одоо IPL байгаамаа. Тэгэхээр энүүгээр бол нүүр их гоё тунгалаг гэрэлтэй болно. Мөн одоо жижиг одоо нян үржигдсэн өрөвсөл өгцөн байвал өрөвслүүдийг байхгүй болгоно. Тэгээд энийг ингээд авахар бүтэн нүүрэндээ хийдэг, хүзүүндээ хийдэг одоо шаардлагатай байгаа пигменттэй газрууд дээр хийдэг ийм одоо аппарат байгаа. За тэгээ энэ бол Immodine Lumeka гэдэг ийм гар байгаа. За тэгээд энэ гараар бол ийм үйлчилгээг хийлгэсэн. За энэний дараа болохоор арьсаа агшаамаар байна. Арьсны сулралыг багасгахмаар байна. Нөхцөлтийг багасгахмаар байна гэж байгаа. За би тэгээд одоо эхэнд нь нэг бичлэг үзүүлье. Энэ болохоор Immodine Morphus гэдэг гар багхгүй юу? За одоо ингэ харахаар ийм 3 давхар ийм цэг үүсэж байгааг нь харагдаж байгаа. Энэ юун дотор тунгалаг ийм гэлэн дотор энэ аппарат болохоор энэ Morphus гэд энэ аппарат багхгүй юу? За энэ болохоор Morphus I гэд тусгай хошуу залгадаг. За энэ болохоор зохины унжилт, сулрал, арьсны унжилт за ингэж өгч энэ хайрцагтай өгч. Morphus 8-ийн Prime гэдэг юм гар байгаа байхгүй юу? За энэ бол дэлхийд дээрх хамгийн жижиг одоо микро нийтлийн мөртлөө энэ нөгөө оригинал аппарат учраас арьсанд орчход зөвхөн үзүүр дээрээ халалт өгөөл RF өчхөд гардггүй дүн гэд арьсны гүний төвшин, дунд төвшин, өнгөн хэсэгт бүгдэнд нь өгдөг учраас ийм одоо нөгөө 12 хошуутай хамгийн жижиг хошуу учраас энэ одоо нөгөө нүдний эргэн тойрон, зохины сулрал, унжилт тий. За одоо чихний хажуу талын энэ нөгөө үрчлээ хамгийн жижиг хэсгүүдээр хүрч чадна. Бүтэн нүүрээр явахаар бүтэн нүүр ингэж бүр цонцоож агшиж өгдөг ийм одоо аппарат байгаа. Энэ бол оригинал Immodine Morphus-ийн Morphus I гэдэг тусгай хошуугаар хийн. Нүүрэн дээр бас явна. За хүзүү явна. За энэ нөгөө энэ юуны тохооны арьсныг энийгээ дараад нэг унжицсан байдаг штеп. Тэгэхээр тэрийг ингэж болиулж өгнө. Нүхчилт онцгой сайжран нүүр их төлжин коллаген ширхэг өөрийг ургуулдаг учраас арьс зузаардаг учраас сэвхжилт, нөсөөжилт за тэгээд юу нөхцөлт эрс багасдаг давуу талуудтай нарийн үрчлэх багасна. Тэгэхээр нөгөө толиотой чанарыг нэмэгдүүлж өгдөг ийм давуу талтай байгаа. Тэгэхээр ингээд нөгөө дуурамл буюу одоо энэ Morphus 8-ийг дуурайлгаж хийсэн аппаратууд бол зөндөө байдаг. Тэд нар бол хатгалаа ороод энэ үзүүртэл зөвхөн энэ энерги өгнө. Тэгэл болоо. Тэвнээс ингэж нөгөө арьсны олон төвшөнд өгж чаддгүй учраас хүний нөхцөлт гэдэг чинь дээд аман дэлбэрчсэн ийм одоо ангашиг юм болцсон байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг хүртэл ингэж нөгөө хомиж өгөх чадвартай байдгаараа давуу талтай байдаг юм аа. За тэгэхээр би ингэж сая өнөөдөр Immodine Envision Lumeka Morphus гэд хоёр хошууг та бүхэнд ингэж тайлбарлаж өгч. Тэгэхээр хурдан цайрыг гэвэл энэ бол ямар ч өвдөлтөө байхгүй. Энэ нөгөө хөргөлтийн систем аягүй сайтай учраас бусад нөгөө IPL лазераар хийлгээд амар олон дахин хийлгэх үг чинь маш богино хугацаанд хийж чаддаг. Өвдөлт байхгүй, хөргөлтийн систем сайтай, үр дүн өндөртэй. Тийм учраас нөгөө ийм гүний пигментүүд, сэдэрлүүд, бор толб үүсгээд байгаа. За тэгэл нэг ийм хөх толб өгөөд байгаа тийм ийм юмнуудад давхар үйлчилж яадаг. Тэгэхээр одоо хурдан цайцах юмсан,
арга байна уу гэдэл ингээд асуугаад бичээд байгаа хүмүүст бас тайлбарж өгч байна. Би одоо 3 хоногийн өмнө энэ аппаратуудыг хийлгсэн, нэлээд борлсон. Одоо бол хүмүүс наа хөдөө явсан юм уу? Өөрөө гэд ингэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо үйлчлэгээ манай дээр байгаа. Энэ одоо 3 гар байгаа. Envision. За өхний эргэн тойрныг бүгдийг одоо чангалаад нүдний хураашилтыг болиулдаг гар, за нянгийн устгадаг, цайруулдаг гар, за тэгээд агшаадаг, нөхцөлт буулгадаг ийм гар байгаа. Ер нь бол 3-4 удаа л орно. 3-4 удаа орно. 14 хоногийн зайтай энэ эхний 2 гард орж болно. Энэнд бол сарын зайтай. 3 удаа орчход ер нь бол хангалттай. Маш гоё болдог ийм юу байгаа. За тэгэхээр хүний энэ нөгөө сэвх гэдэг чинь болохоор гүнд байгаа эсийн сэтрэл гэж байгаа. Тэгэхээр наанаас нь гуйжуулаад хуулаад ямар ч нэмэр байхгүй. Наад арсын зузааруулаад тэжээлэгжүүлээд за тэгээд тэр нөгөө сэдрээд ингээд хар өнгө үйлдвэрлэж байгааг нь буцаж тайруулаад энэ эсийн төвшөнд нь тайвшралт өгчээж одоо сайжирдаг юм аа. Яг оригинал аппаратын давуу тал дэлхийд даяар үр дүнгийн нөгөөд байнгын хөгжүүлэлттэй, байнгын сургалттай ийм байдаг учраас үр дүнгээ сайн өгдөг. За тэгээд би та нарт түрүү ингээд үзүүлсэн энэ Prime гэдэг хошуу болохоор дэлхийд дээрх энэ одоо зүйтэй RF аппаратны хамгийн жижиг хошуу. Хамгийн нарийн хэсэг зөх, доод зөх. Энэ хамар бүр хамрын угалц. Энэ одоо бүр энэ өөр одоо хошуунууд хөндлөлтөд хүрч чаддаггүй ийм одоо газруудад хүртэл бүгдэнд нь хүрдэг. Бүх нүүрэнд хийж болно, хүзүүнд хийж болно, гарт хийж болно. Маш их ач холбогдолтой ийм одоо үйлчлэгээ байгаа. За ингээд нөгөө цайх нөхцөлтийн эсрэг юу ярьлаа. За нөхцөлтөн дээр бол энэ морпсо хийчээд 90-20 тариулбал бүр гайхамшигыг бүр үзнэ. Морпс хийчээд эхний 1 хоног бол бодохгүй байвал зүгээр. Яагаад тэгэхээр энэ чинь одоо үйлчлэгээ үзүүлээд ингэсний дараа 8 хоног ерөөсө шим тэжээл авах суугууд нээцсэн арьс чинь хүлээж яадаг. Тэгээ энэ 8 хоногт нь шим тэжээлийн өгнө. Бид нар болохоор үүдэлсийн одоо жинхэнэ 152 одоо уургийг агуулж байгаа, шим тэжээлийг агуулж байгаа үүдэлсийг төрхүүлдэг. Тэгээд маш хурдан үйлчилдэг. За тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам арьс нь үнэхээр ингээд толиодог. За тэгээд чихний уртаа талд нэг ийм босоо үрчлээ үүссэн байдаг штэ. Энэ болохоор 2 дахь 3 дахьаасаа эхлээд нөгөө энэ арьс нь гүйцэж чангарч хөдөг учраас энэ үрчлээнүүдийг арилгах боломжтой болдог. Бүр эрс энэ одоо үрчлээнүүд нөхөн төлждөг. Зовх ингээд нөгөө дараад ингээд унжицсан байсан юмнууд ингээд өргөгдөж нөхөн төлждөг. Ийм давуу талтай. Тэгэхээр нөгөө заавал хагалгаа хийгээд байх шаардлагагүй болдго юм аа. Тэгээд хүмүүс бол хагалгаа хийлгээд нүднийх нь булан ингээд хаацсан байх чинь хагалгаа хийлгээ ийм бөөрөнгийн нүдтэй болоод байдаг. Тэгэл эсэргээрээ энийг чинь нээж өгөөд өргөж өгөөд ингээд өгөхөр хүний нүд чинь буцаад ийм нөгөө залуугийнхаа хэлбэр дээр очдөг юм аа. Тэгэхээр хүмүүсийн нөгөө асуугаад байдаг юм нь болохоор хурдан л эд шид үзэх гээд байдаг. Гэхдээ хурдан эд шид үзэх чинь бас утга учиртай байхгүй юу? Үндслэлтэй хаана юунд үйлчлээд ямар үр дүн хизээ өгөх вэ гэдэг нь тодорхой ийм нөгөө шилдэг тодорхой одоо батлагдсан ийм одоо үйлчлэгээнүүд хийх нь зүгээр байдаг. За тэгээд энэ ингээд аппаратаар хийлгэхэд дуурамал аппарат гэтэл Монголд нэг удаа хийлгэхэд бүр 6 сая мая гэж үн тогтоосон байлээ. Бүр гайхмаар. Гэтэл энэ нөгөө 3 давхар ийм төвшөнд үйлчилдэг ийм аппарат байхгүй байгаа даа шүү дээ. Ийм логотой, ийм мод гэд ийм логотой ийм аппарат байгаа. Энэ бол курсээр хийлгэж үр дүн үздэг учраас курсын үнүүд бол нэлээд сайн яадаг. Дэлхийд даяар хийж байгаа үнээс бол бид нар хамаагүй ингээд монгол хүндээ зориулаад хамаагүй хямдхан ингээд хийдгээ. Тэгээд та бүхэн бас яг оригинал аппаратаар үр дүнгийн сайн үзээрэй. Тэгээд түрүү миний үзүүлсэн бичлэгийг үзээрэй. Морпсын аппаратны давуу тал нь энэ одоо зүүний энэ давуу тал нь энэ зүүн өөрөө алтан зүү байдаг. Алтан хошуутай зүү. Яг тодорхой хугацаанд ажиллаад тэгээд энэ нөгөө автоматар ажиллахгүй болдог байхгүй. Тэгэхээр энэ зүүг дахин тавтан хэрэгэлдэггүй. Нэг хүнд нэг удаа л хэрэгэлдэг. Тэгээд энэ нөгөө алтан зүгээр хийгээд энэ орж байгаа төвшин нь гүний төвшөндөө, дундах төвшөндөө, дээд төвшөндөө гурвууланд нь ингэж үйлчилдэг. Дэлхийд дээрх цорын ганц аппарат байдаг учраас арьсны бүх давхаргыг зэрэг ингэж энерги өгч агшааж өгдөгөө. Тэгэхээр энээс бол
үр дүн үзсэн хүмүүс маш их одоо баярлж байгаа. Хүмүүсийн ер нь нүд тураашилт энэ нөгөө доод зохийг ингээд татхаад ингээ нааша харуулсан хүмүүст дийлэнхтэй зохиг хураач яадаг. Тэгээ энэ хүмүүсийг агшаага төхөр буцаад энэ нь хараад нүд ураашлан багасаад тэгээ нүүр нь ингээ хэлбэржээд ингээд яхаар хүчин айдгүй урам зоригтой бүр дараагийн өдөр хоногоо хүлээгээд миний хоног болж гинөө хизээ билээгээд ингээд уцтаад хүмүүс ирдгээ. Тэгэхээр тийм ч нэ ингээд үр дүн сайн үздэг учраас та бүхэн бас ингээд нөгөө хямдхан юм байна гэдэг нөгөө олон дахин янз бүрийн юм хийлгэжсэнээс жинхэнэ үр дүн үзэх ийм одоо үйлчлэгийг хийх юм бол үр ашиг нь танд бас илүү сайн байдаг шүү гэдгийг энд бас хэлье. За тэгээд манайх яагаад ийм оригинал аппаратууд авд юм бэ гэд өмнө нь бас ярьжсэн. Заавал батлагдсан хамгийн сайн үр дүн өгсөн үргэлж одоо судалгаатай тэгээд одоо шинжлэх ухааны үндэстэй энэ аппарат буух эзэнтэй буцах хаягтай энэ тодорхой үйлдэлээ яг зөв үзүүлж гинөө гэдгийг байнгын хяналтанд байдаг софтверээр хянжаадаг ийм одоо аппаратуудаар хийдэг учраас бид нар бол үр дүн бардам ингээд үзүүлж чаддаг. За энэ удаагийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай.